Намайг Насан жаргалтай олон гэдэг. Би 18 настай. Техник технологийн политехник коллежийн барилгын өгсөлт мужааны техникчийн ангид сурдаг. Барилгын цэцэл чимэглэлийн мэргэжилтэй. Мужааны техникчийн анги маань 10 хүүхэдтэй. Тэгээ би ганцаараа эмэгтэй сурч байгаа. Мужааны мэргэжлийн дан голцоо эрэгтэй хүмүүс ажилладаг байх гэж бодож байсан. Эмэгтэй хүн яг мэдрэмжийн талд эрэгтэй хүнээс хамаагүй хавьгүй илүү байх. Гарын урдуу тодорхой хэмжээний илүү байх. Урд нь олдын тодорхой хэмжээний ойлголт байдаг байсан. Техник технологи хөгжиж ирж байгаа болохоор эрэгтэй хүмүүс их хүнд юм өргөхөө байсан байхгүй юу. Тэгээд яг нарийн яг чимхлүүр ажлууд дээр эмэгтэй хүмүүс яг гардтаад байдаг юм шиг санагддаг. Модон барилгын мэргэжлийн зах зээл дээр эрэлттэй хүчтэй төрж орж ирж байгаа мэргэжил болохоор мэргэжлээ зөвлөл сонгож дээл гэж бодож байсан. Монголд ер нь бол модон барилга ер нь айгүй хөгжиж байгаа. Манай монголчууд эртнээс модон гэр эднэртэйсэн. Тэгэхээр ер нь бол барьждаг, ингээ буулгацдаг ер нь бол тийм байшин барилга илүү ер нь хөгжүүлэх гэж боддог да. Өөр одоо эмэгтэй хүн сонгож болох хүчнээ гой одоо мэргэжлүүд байдаг. Манай ганц охин бол айгүй хүсэл эрмэлзэлтэй мэргэжилтэй үнэнч. Ер нь бол айгүй ишүүд тал руугаа. Олон ирчүүд дондох эмэгтэйг мэдрээд идэх штеп. Яг сургууль руу орж ирэхэд өнөөдөр те юу хийх бол яг юу хийж сурах бол багш өнөөдөр биднэрт ямар тавилах ч юм уу ямар одоо байшингийн углуурга дээвэр хийхийг заах бол эднэртэй хүмүүр зэрэгцээд ер нь сурыг хийж чаддаг юм а улам сайн хөгжүүлээд бүр мэддэг болъё. Тийм мэдрэмжээр л н орж ирдэг дээ. Ер нь бол эхлээд хийхэд бол айгүй өөр. Хамгийн анхны үний юм жижигхэн дөрвөлж хайрц гэж хэлсэн байхгүй яг 5 өөр углуургатай дамар заадалтай тийм углаадтай яг нэг эмэг савны яг нэг хайрц хийжсэн. Анхудаа нөгөө гартаа цүзэрж байгаа юм чинь. Анх бол айгүй бахархал хараад тэгжсэн. Одоо бол хийхэд бас нэг өөр яг нөгөө би энийг ингэ хийчих гэсэн бол энэ дээр нэг юм алдаа гаргацсан гэж штэ гэж юм уу. Одоо ч гэсэн бас нэрсэр алтан л та яг төгс хүн бол яг нөгөө юм болгоно төгс юм гэж байхгүй штэ. Тэгтэл ер нь бол сайжирсан. Би эмэгтэй хүн байлаа гэд өнөөдөр мод бариад те шөрөвтөөс суухгүй гэсэн үг шүү дээ би бас амьдрал юм чи адаглаад миний шүүгний хаалга унахад энийг яаж хийх үү энийг хийгээд өгөөч гэ гуйхгүйгээр хоёр мод ч байсан ч гэсэн яг ингээд холбоод өнөөдөр хүснээр хийчих чадвартай л болж байгаа. За миний охин мужааны мэргэжлэр сурд юм чи миний охин тэр хаалгыг тийг хатчих юм уу тэр банзыг тийг хатчих юм уу гэл тэгээд одоо хацсны дараа яг нөгөө мэргэжлэрийн сурж байгаа өөр байна гэдэг юм уу бол магтуулдаг л та. Мараа хэмжээд өсгөж орсон боллоо. Дээрээ дадлага шууд онл оронгуудаа доор шууд бууж ирээд дадлага яг ингээд хийждэг байгаа. Энэ багшнууд маань үйлдвэртэйг адилхан байдаг. Хичээлд орох болгонд бол багш маань бас давхар хаабын зааварчилгаа өгдөг. Одоо л ажиллаа сурцсан байна. Нэг гарууд яг бол инженерээс татаж өгнө. За нөгөө гарууд бэлтээд төлөвлөж өгнө. Бэлтэж өгөх юмээс хөргөөн байна. Юун дээр алдаж гин яг энийг яаж хийх ёстой вэ? Яг сүүлийн үеийн тоног төхөөрөмжн дээр шууд дадлага хийдэг болохоор энэгээрээ айгуу даваа талтай манай сургууль. Одныхоо зузааны яваа. Маргааш шууд ингээ үйлдвэр дээр гараа ажиллахад л бэлэн ажиллах хүчин болж ийн гэсэн үг юм л да. Яг энэ мэргэжлэр яг сайн сурцсан байхад бол ажлын байр маш элбэг олбоцтой. Барилгын салбартай ажилламаар нь яг энэ мужааны цех ч юм уу те ийм газар ажилламаар байгаа маяг сонгоход бол ер нь л бэлэн. Сүүлийн үед бол одоо барилгын үйлдвэрийн салбар дээр ажлын байранд эмэгтэй одоо ийм мэргэжилтний ажлын байр эргэлтэхтэй болж ирж эмэгтэй суралцагчид жил тутам 2-оос 5 суралцагч одоо орж ирж суралцж байгаа. Эрэгтэй суралцагчтай харьцуулахад маш нарийн мэдрэмжтэй байдаг. Давуу талтай байна. Энэ юун дээр харагддгоо гэхээр юунд боловсруулах үед ажиллагааны үеэр технологийн дарааллыг эмэгтэй зааврын дагуу стандарт баримтжилсан гэх мэтийн юм одоо чанарын үзүүлэлтийг бол хангад өгдөг. Би өөрөө ажилчин яг гэр бүл төрсөн. Айлын том одоо доороо 4 дүүтэй болохоор бас тэднээс төрүүлээд амьдралаа ер нь бол төхнүүлэх хэрэгтэй. Энээс өөр мэргэжлийг сурна гэж боддог байсан. Тэгээ ер нь бол олон жил сурах тэгээ дээрээс нөгөө төлбөрийн асуудлаас л ер нь бол яг тэр мэргэжлээ сонгож чадаагүй. Ер нь бол багш болно гэж боддог байсан. Тэгээ яг нөгөө том болоод ирсэн чинь бас амьдралын шаардлага тэгээд бас нөгөө цаанаа зорилготой болохоор ажлын байртай ер нь бол баталгаатай амьдралтай болох гал энэ мэргэжлэр сурсан да. Хүсэл сонирхлоо яг энэ сургуулиас л болсон.
сургууль дээр ирээд яг боржуур аваад яг надад танилцуулаад яг энэ ангид орж ирээд ер нь аягүй гоё санагдсан. Яг мод өнөртэй л яг модоор яг өөрөөсөө ингээ урлаад юм хийдэг болохоор дуртай зүйлээ хийгээд тэрнийхээ үр дүнг яг ингээ үзгээд яг ингээ төмөлээд уулзахгүй удаан хүнтэйг уулзах гад яг догдолж байгаа юм шиг ер нь тиймэрхүү мэдрэмж төрдөг дөө. Юугаа хийж ийн вэ? Боосон зэрэг тооцооны Манай голыг нөгөө 10 жилдээ 35 хүүхэдтэйсэн. Дийлэнхэн дандаа ихтэй сургууль сурдаг. Охтууд гэхэд чинь дандаа ангаахын сургууль сурдаг. Би болонгууд ганцаархна можоны техникчийн анги сурдаг. Ер нь бол яг үеийнхний ажилтгад л бас юу их гээд байгаа мэдэхгүй яг мэрэгчлээ яг зөв сонгосон ч юм уу, буруу сонгосон ч юм уу, дуртай мэй гэж байгаа юм уу, аав ээж халдлагаарч яваад байгаа юм уу, ер нь л мэдэгддэггүй. Манай сургууль маань ер нь бол төлбөргүй сургуульч яадаг, төлбөртэй сургуульч яадаг. Төлбөртөд нь ер нь л сурч байгаа. Ер нь бол ихтэй сургуулийг бодох юм бол төлбөр бага, тэгээд сургалтын хугацаач бага. Сургалт ер нь бол аягүй сайн байдаг. Тэгээд сар болгон ер нь бол 100 сая төгрөгийн стипендтэй, нэг сараас бол 200 сая төгрөг болно гэсэн. Тэгээд ер нь л дэмжлэг маш өндөр байдаг л та. Сургах хажуугаар орлого олох боломж маш их байдаг. Урд нь нэг заслын мэргэжлэр төгссөн болохоор хажуугаар нь заслыг явж болдог. Тэгээд дээрээс нь яг энэ можааны үйлдвэрүүдэд бас хичээл өглөө ордог бол орой ээлжинд ч юм ажиллах боломж маш өндөр байдаг. Аав ээжээсээ 5 төгрөг гуугаад авах өөрөө хэрэглээнийхээ мөнгөийг олцдог. Тэгээд сар алга өөрөөс мэдлэх. Ер нь л аав ээжээсээ баг нэхэд идэггүй. Манай сургуулиас бас цаанаас нь маш ажил хийх бас маш их дэмждэг. Түрүү жил нэг эко хаус гэдэг төсөл дээр нь яг ажилласан байгаа. Тооцоог яг яаж хийдэг вэ? Можаан хүн ямар байх хэвтэй, яг юу хийх хэвтэй гэдгийг ер нь гэдэг чинь бас мэдэрсэн бас. Можааны техникчүүд бол ер нь барилгадаг гүйцэтгэх хувь бол маш өндөр байд юм билээ. Хаалга цонх суулгахаас ахгуулаад маш сайн судалж ер нь сайн л сурах гал ер нь айгүйх өндөр үүрэг барилттай юм билээ. Сургахын хажуугаар яг ингээд ажлынхаа хүч хөдөлмөрийг яг мэдрээ явдаг болохоор ер нь айгүй сайхан санагддаг. Ер нь мэрэгчлэр маш бахархаж байгаа. Хинч тоохгүй юм зүгээр юм мод багт нь бэлдээд хүнд хэрэгцээтэй те байшин барилгын араам ч юм уу юм тавилах ч юм уу ингээ хусраад яг гаргаж чаддаг болсон. Орж ирээл модны үнээр өөртөл тэгэл яг энэ багчин дээр яг ингээл өөр юм шиг сурснаар ингээл ажиллаад яг юу их нь яг миний дур те би өөрөө хүснээр юу ч хийж болно хаан шиг ч юм уу тийм мэдрэмж төрдөг шүү дээ хатналаг ч юм уу те ер нь айгу бахархмаар дурламар ч юм уу ер нь л бусад юмнуудаас авдаг кайфтнаас нэг шал өөр хийж явахдаа айгу их гэж зовж мэдээд хүч хөдөлмөр гарч хөлсөө урсгаж хийж байгаа шүү дээ хүнд хэрэгцээтэй юм нөгөө тэрнээсээ баяр баясгалыг авах нь л хөдөлмөрийн амч юм уу та. Манай барилга өсөлт можааны техникч барилгын можааны 2 анги маань хамтраад гэр хийсэн байгаа. Хийсэн бүтээлээ цэцэрлэгт одоо өгөх гэж байгаа. За ингээд техник технологийн политехник коллежийн можааны ангийн оюутнууд өөрсдийнхөө гараар хийсэн Монгол гэрийг MNB-гийн хүүхдүүд цэцэрлэгт ингээд бэлгэлж байна. Можааны ангийн оюутнуудаа маш их баярлалаа. Монголын ёс заншил уламжлалаа дээдлэн хамгаалж хүндрэл суралцсанаа гэдэгт итгэлтэй байна. Чи можааны ангид сурдаг юм уу? За яагаад эмэгтэй хүүхэд можааны ангид сонирхож орсон юм бол? Модоор юм хийж байна. За амжилт хүсье. Надад мөрөөдөл байгаа. Хөдөлмөрлөөд яг сайхан амьдрахын хажуугаар аав ээжтэй ер нь бол тусалж дүүнэрээ сайхан авч явах. Можааныхаа салбар руугаа юм бол давмгаалсан ер нь бол инженер болъё гэж боддог. Эмэгтэй хүмүүс яг нэг нарийн мэдрэмжийг гаргаад яг улс орондоо хэрэгтэй зүйл бүтээж барилгын салбарыг хөгжүүлээд цаашдаа ер нь хийж бүтээгээд хөдөлмөрлөөд явах гэж мөрөөдөж байна.